Баялагтай цөөхөн амтай Монголд ядуурл байх ёсгүй. Ядуурлын бодит шалтгаан ба гарц. Монгол улс байгалийн нөөцөөр дэлхийд дээгүүр ордог. Зис алт нүүрс уран, газрын хоороглолмын зэрэг стратегийн баялаг нөөцтэй. Гэтэл ердөө 3.6 сая хүнтэй энэ улсад ядуурл өндөр хувиар байгаа нь хөгжлийн хамгийн том парадокс болж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээлэлээр ядуурлын түвшин ойролцоогоо 27% буюу 900 мянга гаруй хүн ядуурлын шугамаас доогоор амьдарч байна. Хөдөө орон нутагт энэ үзэлт бүр өндөр 35%, хот зүрэн газарт 23 орчим. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ядуурлаас гарах үндэсний санаа шиг танилцуулсан нь Монголд ядуурл бодлогын төв асуудал хэвээр байгаа дахин харууллаа. Гэвч ядуурлын асуудлыг зөвхөн ажилгүйдэл ур чадварын дутагдлаар их тайлбарлах нь хангалтгүй. Учир нь Монголын ядуурл эдийн засаг, институт, засаглалын олон хүчин зүйлийн нийлбэр юм. Ядуурлын бодит шалтгаануудыг нэрлэе. 1. Хөдөлмөрийн бүтээмж ба ур чадварын зөрүү. 2. Хот төдийгийн хөгжлийн ялгаа. 3. Орлогын бүтцийн сул байдал. Монголын эдийн засаг уул уурхаас ихэнх амралтай. Гэвч уул уурхайн орлого нь өрхийн бодит орлого, ажлын байр болж чаддаггүй. 4. Ядуурлын хамгийн том шалтгаануудын нэг бол мэдээж авилга. Ядуурлын талаар ярихдаа ихэнхдээ ур чадвар, боловсрол, хөдөлмөрийн тухай ярьдаг. Гэвч Монголын ядуурлын хамгийн том системийн шалтгаануудын нэг бол мэдээж авилга. Олон улсын авилгын төсөөлийн индексээр Монгол улс 2025 онд 124 дугаар байр эзэлсэн бол өмнөх оноос 10 байраар ухарсан гэсэн үг. Шат бүр дээр, процесс бүр дээр авилга орж ирэх үед төрийн бодлого ядуурлыг бууруулах биш харин баялагийг цөөн хүний гар төвлөрүүлэх механизм болж хувирдаг. 5. Шудраг бус байдалд баян ядуугийн ялгаа. Сүүлийн жилүүдэд Монголд орлогын тэгш бус байдал эрс нэмэгдсэн. Эдийн засгийн өсөлт бий болсон ч түүний үр шим иргэдэд жиг тархдаггүй, хуваарлагддаггүй, алга болдог. Үр дүнд нь баялаг маш цөөн хүн төвлөрсөн. Дундаж давхарга жижигэрсэн, ядуу хэсэг нь томорсон. Энэ эдийн засгийг доктортой өсгөж шууд сад болдог ба эдийн засгийн өсөлт нь хэдий өндөр байсан ч шудраг хуваарлалт институцийн чанар сул учраас ядуурл буурахгүй гэдгийг Монголын жишээ харуулдаг. 6. Улс төр ба авилгын холбоо. Авилгын хамгийн том эрсдэл бол улс төр өөрөө авилгын их усүр болох явдал юм. Сонгуулийн өндөр зардал, улс төрийн намын санхүүжилтийн ил тод бус байдал, төрийн албан тушаалыг ашиг сонирхлын хэрэгсэл болгох явдал улс төрийг эдийн засгийн ашиг сонирхлын талбар болгож байна. Энэ нөхцөл бодлого нь хөгжлийн төлөө бус, эрх мэдэл, ашиг сонирхлын сүлжээг буюу бүлэглийг хамгаалах хэрэгсэл болж хувирдаг. Бодлогын санал ядуурлгүй Монгол. Монгол шиг байгалийн баялаг нөөцтэй хүн ам цөнтэй улс ядуурлтай байх шалтгаан нь үндсэндээ засаглалын чанарт оршдог. Ядуурлыг бууруулах бодлого дараах чиглэлд төвлөрөх ёстой. 1. Авилгатай системтэй тэмцэх. 2. Байгалийн өгөөжийг иргэдэд хүргэх. Уул уурхай орлого зөвхөн төсөвт төвлөрөх биш, иргэдийн амжиргаанд бодитоор нөлөөлдөг байх ёстой. 3. Хөдөлмөрийн зах зээлийг шинжлэх. 4. Орон нутгийн эдийн засгийг сэргээх, хөдөө аж ахуй, хүнс аялал жуулчлал сэргээгдэх эрчим хүчээр салбарт орон нутгийн ажлын байрыг бий болгох. Дүгнэлт. Монгол бол асар их баялагтай хүн ам цөөнтэй орн. AI болон технологийн хөгжил хүн ам цөөн байх нь давуу тал болгох шинэ боломжийг бий болгож байна. Ойрын 5 жилд супер AI технологи дэлхийн эдийн засгийг төсөөлшгүй хурдтай өөрчилнө. Тиймээс ядуурл бол зайлшгүй хувь тавилан бол биш. Ядуу улсын улс төрчид ядуу орны эрх мэдэлтэн байхасаа ичдэг байх ёстой. Ердөө 3.6 сая хүнтэй байгалийн нөөцтэй улс ядуу хувиар байх ёсгүй. Энэ бол зөвхөн эдийн засгийн асуудал биш. Энэ бол засаглалын чанарын шалгуур буюу Монголын асуудал бол баялаг дутсандаа биш харин засаглал, институт, авилга, бодлогын алдаа юм. Цөөн хүнтэй байгалийн стратегийн нөөцтэй улс ядуурлалтай байх ёсгүй. Хэрэв авилгыг устгах, байгалийн өгөөжийг иргэдэд хүргэж, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж чадвал монголчуудад ядуурлыг бууруулах биш, бүр устгах боломж байна.